За, сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ нэгэн сонирхолтой сэдвийн талаар ярилцъя. Дасгал хөдөлгөөн үнэхээр хөгшрөлтийг удааншруулдаг уу? Хүний бие хөгшрөн гэдэг нь эсийн түвшинд ДНХ-г хамгаалдаг теломер богиноч эхлэнээс үүддэг. Теломер гэдэг нь энгийн жишээгээр тайлбарлах юм бол бидний гутлын үдээсний урд байдаг энэ хамгаалт шиг. Энэ хамгаалт богиносож муудах юм бол үдээс сэмэрдэхтэй адил бид хөгшөрдөг. Судалгаагаар тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүний теломер урт хിവэрэ хадгалагдах нь тогтоогдсон байна. Энэ нь юу гэсэн үг гэвэл эсвүүд илүү удаан эрүүл ажиллаж хөгшрөлтийн шинж тэмдэг хойшлогдно гэсэн үг. Сонирхолтой гоц. Мөн булчингаа идэвхтэй ажилуулснаар митохондри буюу энергийн үйлдвэрлэл шинжлэгдэж илүү их энерги үйлдвэрлэнэ. Үр дүнд нь бид ядархаа болж өдрийг хөнгөн шингэн ич хүчтэй өнгөрүүлдэг. Зүрх судасны хувьд ч маш том өөрчлөлт бий. Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүмүүсийн судасны уян хатан чанар удаан хугацаанд хадгалагддаг тул даралт тогтвортой тархины цус хангамж сайн байдаг. Энэ нь хөгшрөлтөөс үүдэх ой тогтоолт муудах, сэтгэл санаа тогтворгүй болох эрсдлийг бууруулдаг. Цаашлаад тархины хувьд дасгалт хийхэд BDNF гэдэг уураг ялгардаг. Энэ нь шинэ мэдрэлийн эсийн холболтыг бий болгож ой тогтоолтыг сайжруулдаг. Өөрөөр хэлбэл дасгал нь таны тархийг залуужуулдаг хамгийн энгийн арга. Тэгэхээр дасгал хөдөлгөөн бол зөвхөн булчингаа чангалж жингээ асах биш. Энэ бол эсийн түвшинд хөгшрөлтийн эсрэг үйлчлдэг хамгийн хүчтэй эмчилгээ. Таны хийх алхам, гүйлт, хөндийн үргэлт, биеийн хүчний ажил нь бүгдээрээ л хөгшрөлтийг удаашруулж илүү урт наслахад тусалдаг. Эцэст нь хэлэхэд хөгшрөлтийг эмчлэх жинхэнэ эмчилгээ нь нэмэлт эм, витамин биш. Тогтмол дасгал хөдөлгөөн эрүүл зөв хооллолт байдаг. Эрүүл энхийг хүсье.